Хангаар зэстүүдэд сургалтжлуулийн хангаар зэстүүдэд алтан баган зочинтой ярилцсанаа. За баярлалаа үзэгчдээ өдрийн мэнд хүргэе. Энэ удаа бид студидтэй хот байгуулалтын төгсгөл тариуцсан архитект Тэмүүлэнг урьж ирүүлээ. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За танахаас энэ онд одоо нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалт төгсгөлтийн ажлуудаас бас онцлог ажлуудыг олон нийтэд сонирхууллаа, тайлбарлалаа, тийм ийм хэвлэлийн хурал хийлээ. Үүнтэй холбогдуулаад би таныг студ төрүүлсэн ирсэнд баярлалаа. Тэгэхээр ер нь ингээд хот төлөвлөлтийг бол их олон жилээр энэ төр төлөвлөдөг гадны улс орнуудын жишээ байгаад байна л да, тийм ээ. Та бол одоо яг ингээд хот төлөвлөлт дээр суугаад ажиллаж байгаа энэ архитектор хүний хувьд яг энэ нарийн төлөвлөлтүүдийг хийхэд манайх нөгөө хоттой холбоотой асуудал ярихаар л замбраагүй олгосон газар олголтын тухай яриад байдаг л да. Энэ ер нь хот төлөвлөлтөд бас л их сөргөөр нөлөөлдөг зүйл байна. Ер нь л тийм л дээ. Одоо яг нийслэлийн хэмжээнд орон сууцны барилгачсан бүс гэж байна. За мөн гэр хороодлолын бүс гэж ингээд хоёр бүс болчиход байна л да. Тэгэхээр тэрэн дээр мань хийгдэж байгаа тохиолдлууд маань бас өөр хэв маягтай бас тухайн орчинд нь таарсан тийм тохиолдлууд хийгд. За орон сууцны хуучны одоо орон сууцны хороодлолын дунд бол газар олгогдчихсон тийм юм дээр бол тогтчлт энэ төр хийхэд бол асуудалтай байдаг. Тэрийг бол заавал засаг даргын захирамжаар газрын цуцлуулж ийж тогтчлтын даалгавар гаргаад зураг төсөл нь хийгддэг байгаа. За гэр хороолол бол өөрөө нөгөө нэг ингээд өөрөө үүссэн сууршил учраас тэнд бас харьцангуй хүмүүс бас нэгтрэлтэй амьдардаг. Тэгээд тухайн орчинд мөн тогтчлт бас шаардлагатай байдаг. Тэгээд тэн дээр бол ямар асуудал гардаг вэ гэхлээр одоо бид нэр ингээд тодорхой байршлууд дээр тодорхой радиуст одоо иргэд очиж үйлчлүүлэх боломжтой тогтчлтыг төлөвлөхлөөр айлууд ингээд ирээд буучаад байдаг л да зөвшөөрлгүйгээр. Тэгэхээр нөгөө нэг нийтийн хөтөлбөр нийтэд зориулсан тогтчлтоо одоо хийхийн тулд тухайн айлыг нүүлгэх, газрын тухайн дүүргийн газрын албатай хамтарч ажиллах тэрийг одоо шийдэх асуудал тулгардаг. За бас мөн гэр хороолт бол одоо өндөр хүчтлийн шугам сүлжээний хамгаалтын зурс гэж байдیں۔ Тэр нь болохоор яг одоогоороо ингээд айлууд ингээд буугаагүй үлдчихсэн. Тэгээ тэрэн дээр тогтчлт хийгээд хүүхдийн тоглоомын талбай хийх гэдэг нэг асуудал байдаг. Тэр мэн өөрөө өндөр хүчтлийн долгион маань хүүхдэд бас сөрөг нөлөөтэй байдаг учраас бид нэр тэрэн дээр шаардлагатай байдаг. Аль болох амралтын талбай, аль болох бас зүгээр ногоон байгууламж ч юм уу тийм төлөвлөлт хийдэг байна. Нийслэлийн засаг даргын захирамжаар одоо газар чөлөөлөх тухай та ярьлаа л да, тийм ээ. Тухайн одоо бүс нутгийн энэ бол даргын захирамжаар чөлөөлөгддөг одоо олгосон газрыг буцаагаад чөлөөлөх тухайд бол тийм ээ. Энэ жилийн тухайд бол одоо нийслэлийн засаг даргын захирамжаар хийгдэж байгаа жишээ нь одоо энэ Баян зүрх дүүрэгтэл хэд одоо хил хамгаалах ерөнхий газрын баруун талд ч гэдэг юм уу тийм ээ. За одоо Өлөг гөрүүлийн музейн зүүн хойд талд дипломат 95 гэж ярьдаг Чингэлтэй дүүргийн тухайд энэ байрны хойд тал тэгээд за Эрцэнхагийн урд талбай тэгээд энд одоо томоохон бүтээн байгуулалтуудыг хийгээд ингээд төлөвлөгдөд явж байна. Энэ газар олголтуудыг бол бас олгогдчихсон л байсан одоо энэ хууль бус газрууд гэж үзээд нийслэлийн засаг дарга одоо чөлөөлсөн байх зархимж гаргасан байх тийм ээ. Энд хийж байгаа бүтээн байгуулалтуудаас. За ийм учиртай. Ер нь бол одоо иргэн аж ахуйн нэгж нийслэлд бол газар эзэмших эрх нь бол байдаг. Тэрэн дээрээ бол барилга барих хүсэлтээ өгөөд бас хотын бүтээн байгуулалтанд бас нөлөө үзүүлэх үс тийм одоо шинэлэх хороолч юм уу барих асуудлууд л байдаг. Тухайн саяны дурдсан таны байршлууд бол барилга барих хүсэлт нь байгаад хорооллын зурагс нь батлагдсан. Гэхдээ тухайн төсөл нь хэрэгжээгүй бас их удчихсан. Тэн дээр ямар ч одоо бүтээн байгуулалт байгаагүй учраас засаг даргаас тэрийг нь одоо хүчингү болгоод газрыг нь цуцлахлаар ер нь дагаад дээрх төсөл нь одоо давхар цуцлагддаг. Тий. Тэгээд тухайн байршил дээр бид нэр зургийн даалгавар гаргаад зураг төслийг батлаад ажлын зургийг хийгдээд одоо бол Баян зүрх дүүргийн одоо хил хамгаалахын хажуудлын спорт цогцлбор бол одоо яг хийгдэж байгаа. Энэ маань өөрөө одоо хотын хэмжээнд бас хамгийн стандарт хөлбөмбөгийн талбай тэ хөнгөн атлетикийн одоо цогцлбор тийм ганц ширхэг том талбай хийгдэж. Яг хүрэлцгүй одоо гарсан талбай нь л баг тэр талбай байгаа хаа тийм ээ. Тий. Тэгээд яг хоо дипломат 95 гээд орон сууцны хойд талд бол бичил цэцэрлэг түрээлэн бол хийгдэж байгаа ногоон байгууламж төлөв. Энэ хідэн гав вэ? Ер нь бол гаа бол хүрэхгүй нэг 800 м квадрат ч юм уу тиймэрхүү талбай байгаа. 0.8 га гэсэн үг л дээ ер нь. Тэгээд Эрцэнхагийн уртлын талбай бол
одоо яг эд зураг төсөл нь хийгдэж байгаа, ажлын зураг нь хийгдэж байгаа, төсөв хөрөнгө нь суугдчихсан. Ирэх онд одоо хэрэгжилт гүйцэтгэл огсралт нь явагдана. Тухайн байршлал одоо онцлог нь гэх юм бол одоо залуучуудад зориулсан скейтбордны тийм талбайнууд байхаар тусагдсан байна. Хотод бол ерөнхийдөө тийм талбай бол байдгүй шүү дээ. Тэгэхээр ганц бас хийгдэж байгаа. Тийм нөгөө спортын тийм. Ер нь бол яг Баянзүрх дүүргийн тэр байршлал хөнгө атлетик талдаа тэр эрцэнгээ бол илүү тийм чөлөөтэй залуучуудын тийм скейтборд, тийм экстрим спорт зориулсан тийм тогтцол хийгдэж байгаа гэж ойлгож байна. Нийслэлчүүдийн ялангуяа зуны улиралд одоо хамгийн очих дуртай газрын нэг бол үндэсний цэцэрлэг төрөлн тийм ээ. Энэ бол одоо бас Улаанбаатар хотын урд хэсэгт нэлээд олон хүн ингээд дулааны улиралд бол энэ газраар амарч аял зугаалж чөлөө цаг өнгөрүүлдэг. Яг л одоо энэ үндэсний цэцэрлэг төрөлн шиг ийм одоо нэлээд даацтай томоохон бүтээн байгуулалтыг ийм л цэцэрлэг төрөлнг бол мэдээж нийслэлчүүд хүсдэг нь гарцаагүй. Тэгэхээр ингээд өөр байршлуудад цэцэрлэг төрөлн байд юм ингээд тогтчлт явагдаад идэг. Энэний хугацаа бас ашиглалтанд орох хугацаа нь хүмүүс одоо амгалт чөлөө цагаа өнгөрүүлэхэд төдийлөн одоо тохиромжтой болох хугацаа нэлээд удаад байгаа юм шиг юм санагдаад байна. Ийм л талбайг ер нь иргэд олон нийт бол хүсэж байгаа шүү дээ. Тий. Ер нь бол яг ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлт гэдэг маань өөрөө хотын чанартай, дүүргийн чанартай, одоо орон сууцны хороол гэдэг ингээд тус тустай хуваагддаг л да. Тэгээ таны хэлсэн бол ер нь бол хотын чанартай цэцэрлэг төрөлөндөө ордог. Бас харьцангуй том талбайг эзэлдэг. Одоо манай үндэсний цэцэрлэг төрөлн бол ер нь Баянзүрх дүүрэг болон Хаануул дүүргийн одоо ундны усны хангамжийн гол одоо тийм худгууд байрладаг хамгаалтын зурвас байдаг хөхгүй. Тэгээ тэрийг бол тогтчлолтоор нь хамгаалж хадгалж үлдэх бас тийм нэг зорилготойгоор үндэсний цэцэрлэг төрөлн маань хийгдсэн байдаг хамгийн ихэнд. Яг тэрнтэй дүүцгүйц хэмжээний бол яг энэ маань өөрөө хотын зүүн хэсэгт байрлаж байгаа ганц том цэцэрлэг төрөлн, баруун хэсэгт нь бол одоо Баянгол дүүргийн 20 дугаар хороонд агро парк гэж байдаг. Тэнд бол бас цэцэрлэг төр мөрөөдлийн цэцэрлэг төрөлн гэдэг нэртэйгээр энэ яг байршил нь аль орчим гэсэн үг вэ? За 20 дугаар хороол ерөнхийдөө бол одоо юуны одоо сонсголон руу явах зам байдаг ш Ярамгийн. Тэрний зүүн тишээгээ байдаг баг. Туулгалын яг хой талд нь гэсэн үг. За мөн Дендрари цэцэрлэг төрөлн ингээд одоо Дамбдаржаалын хийдийн зүүн талд тийм томоохон хэмжээний цэцэрлэг төрөлн зураг төсөл нь батлагдсан. Одоо бас Солонгосын хөрөнгө оруулалтаар ингээд хийгдэхээр үе шаттайгаар сая нээлт нь бас болчихсон байдаг. Тэгээ тэр болохоор онцлог нь юу гэхээр илүү Дендрари гэдэг маань өөрөө мод илүү нөгөө нэг одоо модны төрөл зүйл нь их бас нөгөө нэг сурагчдын одоо мэдлэг боловсролд нэмэгдэхүйц одоо ургамлын төрөл зүйлийг таниулах үз тийм одоо танин мэдхүн цэцэрлэг төрөлн гэдгээр төлөвлөгдөөд ажил нь бас хэрэгжиж явж байгаа. Та бол одоо ингээд яг хот төлөвлөлт одоо тогтчлолт хариуцсан архитектор хүн тийм ээ. Тэгэхээр олон улсын энэ жижиг олон улсын одоо энэ стандартуудыг ч гэсэн судалдаг л байх. Манай Монгол улс бас өөрсдөө стандарттай ийм улс шүү дээ тийм ээ. Аж төрлийн бүтээн байгуулалтад бас бид стандартыг заавал баримтлах ёстой, ярих ёстой. Нийслэл Улаанбаатар хотын тухайд за одоо ингээд туулгалтай ойрхон сая та тэр ярьсан хотын зүүн хэсэгт одоо үндэсний цэцэрлэг төрөлн бол бусад мод сөөг ургах боломж нь илүүч байдаг юм уу тийм ээ. Эсвэл уулын одоо нэг өндөр хэсэгт ингээд тийм цэцэрлэг төрөлн байгуулна гэх юм бол нөгөө мод нь урах хөөгүй юм тэргээд ийм энэ тэр асуудлууд бас байдаг байх. Байгалийн хүчин зүйлүүд байдаг байх. Энийг бас нарийн тусгах шаардлагатай л байдаг байх. Ер нь л ийм л дээ. Одоо цэцэрлэг төрөлнгүүд маань өөр өөрсдийн гэсэн одоо онцлогтой байдаг. За мөн дээрэс нь одоо энэ хотын хэмжээнд бол яг гарсан судалгаагаар бол өнгөрсөн жилийн судалгаагаар бас ногоон байгууламж нэг иргэнд ноогдох нь бол харьцангуй бага байдаг. Одоо дэлхийн нийтэд бол эко хот болох ч байгаа бол нэг хүнд 24 м2 ногоон байгууламж зайлшгүй байх шаардлагатай гэд заасан байдаг. Яг манай судалгаагаар бол ихэвчлэн 2.1 дунджаар бол 2.3 м2 талтай нэг хүнд оногдож байгаа байхгүй. Тэгэхээр 24 м2 хүрэх одоо зорилт байдаг. За 10 дахин бага байгаад. 10 дахин бага. За мөн бидний одоо яг зураг төсөл 2040 30 хүртэлх одоо хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагаар бол бүр нэг хүнд м2-д 96 м2 хүртэлх ногоон байгууламжийг ноогдохоор ингээд тусагдчихсан байдаг. За тэр
тухайн одоо цэцэрлэгжүүлэлтэн тавигдах стандартын хувьд бол ер нь одоо туул гол болон сэлб гол, дунд гол гээд голын айс ав газруудаар бол олон улсад бол ялангуяа тэрийг нөгөө нэг ногоон бүс болгож, ногоон хил болгож хотын өнгө үзэмж болон иргэдийн нөгөө нэг амрах нөхцөлд тааруулж тохижуулдаг л да. Тэгээд тэрэн дээр бол бас харьцангуй өндөр стандарт тавигдсан. Яагаад тэгэхээр жил болгон одоо нөгөө нэг орж байгаа хурд хүнсийн хэмжээнээс шалтгаалаад усны түвшин маань өөрөө ихсэж багасдаг. Солонгос улсад бол одоо хам мөрний тогтчлт бол ерөөсөө ингээд үер ус ихтэй жилдээ бол тэр чихтэй ингээд усан дороо орчдөг. За ус нь ингээд багасаад байдаг. Тэрэн дээр гол стандарт одоо баримталдаг юм нь юу вэ гэхээр нөгөө нэг одоо модны тэр суулгац одоо тэр тавьж байгаа тогтчлтын бэхэлгээ тэднэр л хамгийн гол стандартыг хангуулах шаардлагатай байдаг. Тэгэхээр манайд ч гэсэндээ одоо цэцэрлэг түрээлэнч бай, энэ голын айс авыг тогтчлоход ч бай, яг тэр стандартыг бид нэр өөрсдөө баримтлаад гүйцэтгэл ухсралтай хийгээд явхад бол ер нь ямар ч асуудал байдаггүй. Тийм. Яг одоо саяын таны ярьсан жишээнээс ингээ ургуулад асуухад уг нь бол одоо хотын стандарт бол 24 м2 ногоон байгууламж. Олон улсад. Тий, олон улсын одоо ийм стандарт байна. Манайх болохоор нэг 2.3 орчим метр квадрат болоод байдаг. Энэ ч бол ингээ 10 гаруй дахин бага болчиход шүү тийм ээ. Хизээ одоо энэ хэмжээнд хүрч очно гэдэг бол бас нэлээд одоо асуудалтай юм байна. Нэгэнт одоо ингээ бид нэр зай завсаргүй болтол хотоо төлөвлөөд ингээд машины зогсоол, автозам, за тэгээд орон сууц бусад орчинд нь бол одоо ингээ гэр хороол ингээд энэ бүтээн байгуулалтаа хийцэн байдаг. Зөвхөн одоо ногоон байгууламж бий болгох энэ стандартад ойртуулах нэрээр энэ бүтээн байгуулалтуудаа бас нурааж болохгүй ийм асуудал байгаа. Яг уу ийм л дээ. Ер нь хотын одоо энэ тогтчлтын асуудал бол өөрөө иргэнний одоо өөрийнх нь ёс зүйч гэх юм уу те иргэний сэтгэл бол бас шингэж одоо тэрэн дээр гар хүч заавалчгүй ордог тийм туршлагууд бол байдаг. Ялангуяа Япон улс бол одоо бүхий л одоо нийтийн эдэлбэр талбай энэ төртэй бол дандаа олон нийтийн оролцоог хангаж явдаг. Тэгэхээр бидний хувьд ямар боломж харагддаг вэ гэхлээр одоо хотын хойд хэсгийн суурьшлийн гэр хороолол бол тэр чигтээ иргэний одоо өөрсдийн гэсэн өмчилсөн газар байдаг тийм ээ. Тэгэхээр тэр газараа иргэн маань өөрөө ядаж нэг мод тарих ч юм уу одоо яг хавар намрын тэр мод тарьдаг цаг үед ингээд моджуулаад явхад бол биднэрт бол тэр метр квадратд хүрэх бол асуудал бол айгүй ойрхон санагдаад байдаг л да. Тэгэхээр энэ дээр бол манай зүгээс иргэдийн оролцоог хангах тэр тал дээр бас одоо санал тавьж явдаг. Гэр хорооллын гудамжийг одоо тохижуулах ч гэдэм юм уу. Тэр одоо иргэдийн хашаанд нь нэг мод ч юм уу. Иргэд болоод бусад одоо аж ахуйн нэгж хувийн хөвшилтэйгээл одоо хамтрах юм асуудал. Тий. Ер нь бол одоо нэг иргэн хашаанда нэг мод тархитал тэр бол ногоон байгууламжийг бол бас нэлээд тоо хэмжээгээр нэмэгдүүлэх тийм хандлага бол байдаг. Одоо бол нэг хашаанд бол 4 яндан байна шүү дээ. Гэр барьсан. Тэрнийхээ оронд 4 мод бас тарьчих юм бол ядаж яндантайгаа ойролцоо. Тэгээд бас ингээд иргэдийн оролцоотойгоор хөгжүүлвэл тэр метрийг одоо хүрэхэд бол асуудал байхаа л гэж. За баярлалаа. Та бүхэн ижил дамжицгаая. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ энэ удаа бид студид хот байгуулалтын тогтчил тариуцсан архитектор Тэмүүлэнтэй ярилцлаа.